цаана уу Камжаа ТV байна. Сар хүрэхгүй өмнө нэгэн Америк ютубер Солонгост очоод гудамжинд 3 удаа халдлахад өртсөн. Уг нь Солонгос улс аюулгүй ард иргэдэн найрсаг нийгмийн нэрвүүл ийм имижтэй орон байхад яагаад лайв стрим хийдэг ютубер залууд халдах болсон талаар өнөөдөр ярих гэж бодлоо. Ерөнхийдөө бол энэ Америк залуу олон нийтийн газар маш олон зөв бус үйлдэл хийж шуугиан дэгдээснээс болоод энэ асуудал нь Солонгост ч гэлтгүй Америк, Япон гээд олон улсад нэлээд сенсац болж байна. Жони Сомалигийн талаар ярих юм бол Америкийн Аризона мужид 2000 онд төрсэн 24 настай ютубер залуу байгаа. Ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа цорын ганц хар арьстай хүүхэд байсан болохоор маш их гадуурхагддаг. Дээрээс нь өөрөө жижиг биетэй, эмэгтэйлэг зан характертай хүүхэд гэдэг шалтгаанаар үеийнхэндээ гочлуулдаг. Ахлах сургуулийн үеийн амьдрал бол тийм ч амар байгаагүй. Сомали их сургуулиас санхүүч мэргэжлэр төгсөөд анх үйл хөдлөх хөрөнгөний бизнест хөл тавьсан ч хэд удаа шүүхэд дуудагдаж бизнесэнд дампуурсан. Дараа нь электрон тамхи буюу бидний хэлгээр веб зарж борлуулах бизнес хийж эхэлсэн ч захиалагч нарынхаа барааг хугацаанд нь явуулахгүй, мөнгийг нь авчаад барааг нь өгөхгүй байсаар хагаад энэ бизнес нь ч гэсэн удалгүй дампуурч ютубер болсон байгаа. YouTube бичлэгийнх нь ихэнх агуулга нь энэ тэнд найзтайгаа аялж явж байхдаа хийсэн лайв стрим бас оцсон газар болгоныхоо олон нийтийн газар гаргаж байгаа тэрнээ бүдүүлэг үйлдэлүүд Азиудыг ялгарлан гадуурхаж, тохуурхаж, тухайн улс орныг доромжилж байгаа талаар гардаг байсан. Жишээлх юм бол Израиль, Таиланд, Япон, Солонгос гээд орнуудаар явж гудамжинд залуусыг өдөөн хатгаж, хэрүүл өдөж, охид эмэгтэйчүүдийн айлгаж чих байдлаар лайв хийдэг байсан. Өнгөрсөн 11 сард Солонгост очоод 11 сарын 17-нд өөрийнхөө SNS дээр хийсэн лайв дээрээ Сомалийн нэг 24 цагийн дэлгүүрлөө орсон. Миний харснаар бол 7-11 болсон үйл явдлаа. Энэ 24 цагийн дэлгүүр Монголд орж ирээгүй байгаа ч гэсэн CU GS25-тай яг адилхан үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр. Дэлгүүрээс Сомали нэг арх, мөстэй аяга бас аягтай бэлэн гомон аваад тэр дэлгүүр дотроо мөстэй аягандаа архиа хийж гомон гойтсон. Дэлгүүрийн ажилтан настай эмэгтэй ирээд та энэ дотор арх хууж болохгүй шүү гэж анхааруулад явсны дараа энэ ютубер амандаа хараал хэлж гомонгоо дэлгүүрийн ширээн дээр асгангуудаа шууд ширээн дээр асгасан гомонгоо гараараа барьж аваад дэлгүүрийн хаалга руу шидсэн. Тэгснийхээ дараа салбитаг авчраад ширээгээ арчиж байгаа юм шиг болсноо тэр дэлгүүрээр үйлчлүүлж байсан өөр нэг солонгос залуу Сомали дээр ирээд энд арх хууж болохгүй гэхэд утаснасаа сармагчин орилж байгаа бичлэг маш чангаар тавьж тэнд байгаа хүмүүсийг бүгдийн сармагчин хятадууд гэж ойрлж хараал хэлжсэн. Дэлгүүр дотор камерынхаа өмнө бүжиглэж маш бүдүүлэг дураараа авирлсан байгаа. Ингээд ч болоогүй Солонгост Японы дарангуйлалд байхдаа хүчээр бэлгийн мүлжлэгт байсан охид эмэгтэйчүүдэд хүндэтгсэн охины хөшөө байдаг. Энэ дурсгалын хөшөөн дээр очоод охины хөшөөг үнсэж хөшөөний цээж хэсгийг гараараа бариад хажууд нь дээгүүр хувцас тайлж нүцгэн бүжгэлсэн бичлэгээ цацсан. Энэ доромжлыг харсан солонгосчууд төвчгийн аргагүй уур бухимдлыг мэдэрсэн нь ойлгомжтой. Ерөн Солонгост очоод метрон дотор чанга дуу чимээ гаргах эсвэл хүн дээр гүйж очиж яриа өдөн зөв бус үйлдэлүүд хийж автобусын дотор хойд Солонгосыг магтан дуулсан дууг чангаар тавьж хөөгдөж буужсэн тохиолдол ч гэсэн байгаа. Ингэх бүртэн цагдаа нар иргэдийн дуудлагаар очдог ч гэсэн хэл нэвтрэлцгүй байдаг байснаас болоод тэрөө анхааруулга өгөөл явуулждаг байсан. Тийм болохоор бүр давраад Солонгосын маш жимзэг гунигтай түүхийн дурсгал болгож босгосон хөшөөг нь доромжилж 24 цагийн дэлгүүрт өөрөө яг л сармагчин шиг авирлсан. Ер нь бол Азиуд өөрийг нь яаж чадахгүй сул дорой хүмүүс гэсэн хандлагатай байсан. Ганцхан Солонгост ч биш Японд аялж байхдаа олон нийтийн газар бас адилхан үйлдэлүүдийг гаргаж 11 сарын 7-нд Японд торгуулга гаргах хэмжээ ахуулаад хөөгдөж гарсан юм билээ. Ингээд солонгосчуудын уур бухимдал дээд зэгтээ хүрч бүх солонгос ютуберүүд сугаараа дамжуулан энэ талаар л ярьж эхэлсэн. 11 сарын 24-нд Сөүл хотын Хүндэ хэсгийн гудамжаар найзтайгаа хамт лайв хийгэж явж байсан Сомалиг нэг солонгос залуу таниад ямар ч эргэлзсэн шинжгүүгээр шууд очоод нүүрлүүнийг цогцоод холдож аваад өгсөн. Сомали араас нь найзтайгаа дагаж чи яа зүгтаад байгаа юм бэ гэж орилоход Сомалигийн утсыг тэр залуу булааж аваад өөдөөс нь шидсэн. Энэ бол Сомалигийн солонгос цохиулсан анхны тохиолдол байгаа. Тэр цогсон залуу хэн гэдэг ямар хүн бэ гэдэг нь тодорхой болоогүй энэ хэрэг тэгсгээл өнгөрсөн. Цохиулсныхаа маргааш Сомали лайв дээрээ нүдэнд хөхөрцөн хөмсгөн сэтэрсэн байдалтай гарч ирсэн. Энэ цохиулж байгаа лайвыг харсан солонгосчууд цогсон залуу хэн гэдгийг мэдэхгүй ч дотор уужраа сайхан болчлоо. Хэрвээ Сомали чамайг шүүхэд өгөх юм бол мөнгөн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Сомали манай орноос хурдан гар зайл гэсэн солонгосчуудын сэтгэгдэл маш их байсан. Эннээс хэд хоногийн дараа Сомали байрлаж байгаа байрныхаа гадаа лайв хийж байхдаа бас нэг залуу зодуулсан. 이 새끼 내병변 장애 있나 봐. 때렸다.
와, 레전드. 와, 레전드. 오, 엄마. 야, 와, 레전드. 와. 야, 1대1 안 해, 개새끼야. 야, 1대1해. 1대1해, 씨발놈아. 1대1 해라, 개새끼야. 이 병신 새끼고. 야, 너 어디 갔어? 왜요? 왜? 야, 1대1해, 개새끼야. 소말리 어디 갔어? 아, 씨발. 야, 소말리. 아, 씨발. 왜요? Маск зөөж малгай өмсөн залуу Сомали дээр шууд гүйж очоод хөлөөрөө жийж зүгтгаар нь араас нь хөөж барьж аваад газар бараг савж унгаасан бичлэгнээс бүгд харж байгаах ганцхан Сомалич биш хамт байсан хоёр найзлуун ч гэсэн дайрч байгаа. Сомалигийн нэг найз гар утасны селфиний гараар цохиж зогсоох гэж оролцсон ч тэнд ирсэн солонгос залуучуудын эсрэг юу ч хийж чадаагүй. Сомали ч гэсэн полис цагдаа гэж хэлхээс өөр зүйл хийгээгүй. Энэ Сомалиг цогсон залуу гар тулааны тамирчин, дээрээс нь тэнгисийн цэрэг ютубер залуу юм байна. Өөрийнхөө ютуб дээрээ би заавал энэ Сомалиг буулгаж аавна, хаанагааг нь хэлж өгсөн хүнд 2 сая вон өгнө гэж хүртэл ярьж байсан бэлээ. Гол нь ютубер залуу Сомалигийн байгаа газрыг яаж олсон бэ гэхээр тэр өдөр Сомалигийн өрөөнөөсөө хийж байгаа лайвыг үзэж байхдаа захиалж идсэн пиццаных нь хайрцгийг харсан. Тэр хайрцагн дээр наалттай байсан төлбөрийн баримтан дээр байгаа хаягийг томруулж хараад өөр хэдэн найзуудаа дагуулад тэр хаяг руу очсон байгаа. Очих үед нь Сомали гадаа лайв хийж байхдаа таарад шууд дайрсан. Цагдаа нар ирээд Сомалигч тэр зоцсон залуугч тэр хоёуланг нь аваад явсан. Сомали одоо бол Солонгосоос гарах хэрэггүйгээр хөлийн хориг тавиулсан шалгагдж байгаа. Энэ болсон үйл явдлын бичлэг шууд дамжуулагдсны дараа бүр дэлхийн нийтийн YouTube орчин тэр чигтээ шуугиж эхэлсэн. Нэг сонирхолтой зүйл нь та бүхэн маань санаж байгаа бол жүжигчин Will Smith, Chris Rock-ыг алгадчихсан да. Их нэрийг нь наргаандаа дурдлаа гэд албан ёсны арга хэмжээндээр алгадчихсан. Тэр үед Америкчууд юу ч олж ясан ямар ч тохиолдолд хүч хэрхээлэл үйлдсэн нь буруу гэж үзчихсэн болохоор энэ хэрэг дээр Америкчуудын харах өнцөг ямархуу байна гэд олж унссан сэтгэгдлүүдээсээ дурдах юм бол Will Smith хүчирхээлэл үйлдсэн нь бурууч Сомалиг зодсон тэр залуугийн зөв гэсэн комментиг олж харсан бас өмнөөс нь иччихлээ. Америкийг тэр хаяар нь ичхүр болгож байгаа хүн учраас цохиулсан ч багтана гэсэн байсан. Бас Америк ютуберүүд Сомалигийн цохиулаад хөхөрсөн зургийг сом нэйл дээрээ тавиад Солонгос Сомали зодолсон байна гэсэн бичлэгүүдийг оруулсан байсан. Тэр бичлэгнүүдийн сэтгэгдлүүдийг унших юм бол нэлээд сонирхолтой санагдсан. Сэтгэгдлүүд уншаад юу бодогдсон бэ гэхээр бараг Солонгос Америкийг илүү дотн болгосон зүйл болж байна уу та гэсэн бодол өөрийн хэрэггүй төрсөн. Та бүхэн ч гэсэн тэр сэтгэгдлүүдээс сонирхуулах юм бол Америк цэргийн үргээр сөөвөлд 1 жил амьдарчсан залуу хэлэхдээ би Солонгостой хугацаанд солонгосчуудын ээлдэг найрсаг занг мэдэрсэн. Манай Америкчууд Солонгос улсыг гүнээ хүндэтгдэг гэдгээ баттай хэлнэ. Жони бол дотор муухайр мичмээр нэгэн үнэхэрийн яршигтай анхаарал татах гэж ядсан заван амьтныг буулгаж авахыг бүхэл талаар нь дэмжиж байна. Америк хүний хувьд Солонгос улс бидний асуудлыг шийдэж өгч байгаа талархаж байна. Хуулиараа цэрэг татагддаг улсад очоод над руу чаддсан бол дайралдаа гэж тохирохсныг хараад үнэхээр инээд төрж байна гэсэн байсан. Хятадууд бас сэтгэгдэл үлдээсэн. Хятадд эртгэл юм бол цогцыг нь ч олдохооргүй болгоод өгөх юмсан гэсэн байсан. Харин Мексикчууд болохоор Жоныг заавал Мексик дээрээсэй гэж хүсэж байна. Азид хийсэн сонирхолтой зүйлсээ Мексик дээрээ хийгээч. Энд үнэхээр хөгжилтэй байх болно гэсэн нэлээд гүн гүнзгий утгатай сэтгэгдэл үлдээсэн. Дахиад нэг Мексик хүний сэтгэгдэл дээр энэ гаргаж байгаа арын шингаа Латин Америкт хийж чадахгүй байгаа шалтгаан байгаа байлгүй дээ. Мексик яг тийм үйлдэл гаргаад үз. Чи хаа нэгтээ нөхөн л олдно. Мексик үнэхээр аюултай ямар нэгэн зүйл сэтгэлд нь нийцэхгүй л бол бид нүд талтаран болгож алдаг. Тийм газар чи 1 минут ч амьд явж чадахгүй юм байна гэсэн байсан. Сэтгэгдлүүдийн ер нь нэлээд ухаад цааш нь унших юм бол за хэдий би Америк хүн ч гэсэн Сомалигийн талд орж чадахгүй, Солонгосыг хөндлөхгүй дорд үзэж байгаад нь өмнөөс нь уучлалтгүй марийн Америкийн шившиг Жунид юу ч тохиолдсон тэр нь карма байх болно гэсэн байна. Ерөнхийдөө энэ сэтгэгдлүүдээс харж байгаах одоо Америкчууд үнэхээр ичиж санаа зовсон байдалтай байгаа. YouTube дээр Жоныг цохиулж байгааг реакшн хийсэн бичлэгүүд бас маш их тавигдсан. Энэ дээр гарч байгаа Япон хүмүүсийн сэтгэлдлүүд бас сонирхолтой санагдсан. Би Япон хэл мэдэхгүй болохоор translate ашиглаад орчуулснаа хүргэх юм бол ямар ч дипломатчаас илүү Япон солонгосыг нэгтгэлээ гэсэн утгатай коммент байсан. Бас ийм солонгос хүнч муугүй юм аа. Баяр хүргээ солонгосын эрэлхэг дайчин сайн зүйл хийлээ. Жони Сомалид Японоос илүү солонгос зохих арга хэмжээг нь авлаа. Солонгосчууд харахгүй байгаа юм шиг дүр эсгэлгүй арга хэмжээ авч чадсан нь мундаг байна.
Японд бас ингэж танхаарахад хинч тооцоо бодоогүй. Японоос явсныхан дараа 5 жилийн хоригл тавьсан. Солонгост болохоор хилээр орж ирж болохч гарч болохгүй хориг тавилаа. Солонгосын тал үнэхээр сайн байлаа. Мөн хойд Солонгос руу очивол таарна. Энэ Солонгос залуу бүхний өмнөөс бодож ясныг хийгээд өчглөө. Магтах хэрэгтэй гэсэн байна. Бас хүчирхийлэл буруу зүйл ч гэсэн энэ нь яг зогсон арга хэмжээ авлаа. Япон хүмүүс хүртэл тэр мөг цохоод аммаар байсан чинь жинхнээсээ Солонгос ютубер цохоод авсан болохоор сэтгэл хансан мэдрэмж авч байна. Бас өөр нэг хэсэг нь бараг л нистэл нь өшгөлсөн сэтгэл онгойчглоо. Тэр залуу бурхан ивэг солонгосчууд японочдыг бодуулах идэвхтэй хүмүүс юм аа. Энэ таквондогийн өшгөлөлтөө гэсэн байна. Бас Америкчууд хэлэхдээ чи тэднийг хүндлэхгүй бол хүртэх ёстойгоо хүртнээ Сомали Азиудыг дэмжиж байна. Америк хүний хуваар үнэхээр зэвүү хүрч байна. Тэр бичлэгэн дээр Японд зовсон эмэгтэйчүүдийг доромжилж байгаа үйлдэлүүд нь үнэхээр зөв бус санагдаж байна. Энэ үйлдэл бол Америкт очоод Нью-Йоркийн 2 өдрийн дурсгалын музейн өмнө доромжилж байгаатай яг адилхан. Солонгос улсад баярлалаа, хайр хүндлэлийг Америкаас илгээе гэсэн байна. Америк хүний хувьд энэ зодсон хүмүүсийг дэмжиж байна. Иймэрхүү эрүүл бус хүмүүст өршөөл хэрэггүй. Бас нэг хүн солонгосчууд хизээч зүгээр хараад суухгүй. LA-ийн өмнөний үеэр бусад нь дэлгүүрээ хаагаад зүгцэн байхад солонгосчууд л бууга үрээд дээвэр рүү гарч өөрсдийн дэлгүүр гэрээ хамгаалахын тулд тэмцэжсэн хүмүүс учраас солонгосчуудыг харах өнцөг маань зүгээр суудаггүй хүмүүс гэж харагддаг гэсэн энэ коммент надад маш их таалагдсан. Яагад гэвэл Камжа ТV-гийн нэг дугаар дээр би LA-ийн бослогын цаад нут гэсэн бичлэг дээрээ Кореа тауны иргэд яаж тэмцэн талаар дэлгэрэнгүй ярьж байсан болохоор тэр үйл явдлыг одоо сандаг хүн байгаад нь бас баярлсан. Ерөнхийдөө улс орнуудын сэтгэгдэл гэвэл юм байна. Сомалигийн энэ хэрэгээр дамжуулаад Солонгос улс хуулийн хэмжээнд хатуу арга хэмжээ аваад дахиад ийм танхаа амьтад дураараа ашиглаж Азиудыг дорд үзхийг зогсоогоосоо гэж миний хувьд бол хүсэж байна. Япон улс Сомалиг хилээр гаргаад хаалгаа түгжээд битгий дахиж ирээрээ уулзахгүй байцгаая гэсэн бол Солонгос хүмүүс болохоор хаалгаа дотроос нь түгжээд чи одоо эндээс явж чадахгүй гэж байгаа юм шиг санагдсан. Сомали одоо байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан танхаарсан хэрэгээр Солонгост шалгагдж байгаа. Энэ шалгагдж байгаа хугацаанд охины хөшөөний урд очоод би энэ хөшөөг тийм гонигтай түүхтэй түүхэн хөшөө гэж бодоогүй. Одоо хүмүүсийн хандлагыг хараад ямар буруу зүйл хийснээ ойлгож байна. Би зүгээр л Америк үзэгчдийг хөгжих гэж л тийм зүйл хийсэн. Намайг уучлаарай гэдгээ солонгосоор хэлж толгой бүхэлгсэн. Гэхдээ ингэж мэдгдснийхээ дараа ямар ч гэмссэн шинжгүй зураг нэтэлж байрлаж байгаа өрөөндөө очоод АБ-гийн зургийг гаргаж ирээд би Японы төлөө ийм зүйл хийсэн гэд тэрний уучлалт гуйсан сэтгэлээсээ биш худлаа зүйлээс нь ойлгомжтой болсон. Бас нэг лайваараа нэг муу шавар хөшөөний өмнө бүжиглээ гэд намайг яахын алах юм уу чаддгийм бол намайг дахиад ол гэж лайв хийгээд удаагүй. Бас өөр нэг ютубер цөөлж явж байхыг олж очоод дахиад зам дээр Сомалиг хөшгөлж унгаасан байгаа. Ингээд Сомали 3 дахь удаага гудамжинд 3 өөр солонгос залууд зодуулж байна. 야, 소말리. 어디가? 어디가? 어? 어디가? 어디가? not that much. Yo. Японы Якуза солонгосын танхаа бүлгэмүүдээс маш их сүрдүүлэг занл хийлэл авч байгаа болохоор Сомали болон тэрнтэй хамтаага хоёр найз нь маш их айдас тунд байгаа гэж сонссон. Гэхдээ энэ яг баттай мэдээлэл өгөөг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч тач Солонгос улс Сомалид ямар ял хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байгаа болохоор тодорхой болсон үед нь бичлэгнийхээ доор комент хэсэгт оруулъя. Бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол Японы метрон Сомали яг л хийдэгшгээ ирээцээрээ алдаж бусдад саадуулж яхад нь нэг л хүн зогсоосон. Тэр хүн нь явж Солонгос гаралтай Америк хүн байсан. Тэр бичлэгийг нь би хадмал орчуулгатай тавьчих. За өнөөдрийн дугаар маань энэ түрээ өндөрлж байна. Өшөө олон болсон бодит гэмт хэрэг нууцлаг зүйлсийн талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун утгагүй иргэн уулзтлаа. Түр баяртай. You know. What? What do you mean? Where are you from? You know where I'm from? Where are you from? I'm from America. You're from America? Yes. So am I. You're from America. Yeah, you're big obnoxious. You know what we do to you? What do you do? We will do again. Do what? Hiroshima, Nagasaki. You understand? Do you think I'm Japanese? Where are you from? I'm from America. Where are you from? What's your ethnicity? Texas, buddy. What's your ethnicity? I'm Korean. Then sit down, brother. Why don't you say In war, you know what happened to you. this country? You're obnoxious, brother. Don't touch me, Leave this brother. guy alone. Korean war, North Korean war, you know what we did to you. Fuck You it. said to me? That's messing with me. You better move Come away. on, man. Just calm down a little bit. said Hey, how shit. many subs you have? Bro, I'm at 1,000 subs right now. Nice. You know what? Bro, I'm making money from this. Are you North Korean? South Korean? What do you think? I don't know. Why not be a good? You're from Why America. don't you sit down? Why don't you be a good representative? Why don't you of sit down? America?
Like, you don't make Americans look I good. don't give a doing fuck this shit. about America. You're from America, I give a fuck about my money. right? Of course. So, like, have some respect. So sit down, bro. You're not even from here. So, You're from North Korea, so enjoy it it. doesn't matter. What you mean? I see a guy that's clearly uncomfortable. Everybody said somebody. I'm just trying to help a brother out. You're being obnoxious. Of course. So why don't you sit down? Just calm your ass down, right? No problem. Sit down. You just sit down. I sit down. I'll stand. Like, you're just being obnoxious. You're I being can make rude. a call. You know what I mean? Like talking about Hiroshima and whatever. It's like, do you mean? Like, that's such like shit content. We did it. We did it before. We can do it.